Сайн байцгаана уу үзэгчдээ. Home cooking буюу гэрийн зоог нэвтрүүлгээрээ хачигтай талхыг хэрхэн яаж бэлтгэх тухай заахаар бэлтгэлээ. Ингээд ажилдаа орцгоё. Tyson Америкийн номер 1 дахианы мах. За юуны өмнө бол биднээс талах хэрэгтэй. Одоо бидний сайн мэдэх атар талах гэж ярьдаг одоо хамгийн сайн мэдчих талах байна. За дээрэс нь бол одоо би мөөг ашиглана, улаан лоол, мэдээч хэрэг сонгон хэрэгтэй, царимс хэрэгтэй. За би та бүхэнд одоо анхаараас нь хийж үзүүлье. За юуны өмнө бол одоо баг зэргийн одоо тийм томато улаан лоолын тийм сүмс маягийн тийм хийх юм. Одоо саасаач гэж ярьдаг одоо янз бүрийн хүмүүс ярьдаг байгаа. За ингээд сонгон саримсаа бол одоо маш сайхан жижиг ирчж өгнө. Сонгон эрэхтэй. За би бол одоо улаан сонгоныг өөр ашиглах маш их дуртай. Гэхдээ хэрвээ танд улаан сонгон хэрвээ байхгүй бол зүгээр одоо бөөрөнхий сонгоныг ашиглаж болно. За ингээд улаан сонгоноо сайхан жижиглэн ирчж өгье. За энэ маань бол ерөнхийдөө бол одоо спагетти болонез гэж ярьдаг одоо бич одоо улаан лоолын сүмстэй одоо соосуудаар нэлээд адилхан. За ингээд одоо баг зэргийн оливын тосоод. За ингээд мэдээч хэрэг бол сонгон саримсыг бол одоо маш сайхан зөөлхөн гал дээр хуурж өгөх сайн. За ингээд хоёр ширхэг улаан лоол. За энэ дээрийнх нь одоо энэ ургамал хэсгийг нь бол авч өгөх зүгээр байгаа. За улаан лоолоо бол ерөнхийдөө бол одоо жижиглэн хэрчж өгнө. За ингээд хоёр ширхэг улаан лоолоо бол ерөнхийдөө нь бол тийм дөрвөлжсэн маягтай жижигтэр хэрчж өглөө. За ингээд сонгон саримсан дээр нэмнэ. За ингээд үүнийг гам бол одоо ойролцоогоор бол 5-аас 10 минут одоо зөөлөн гал дээр болгож өгөх хэрэгтэй байгаа. За баг зэргийн давс перц. За энэ хугацаанд талхаа бэлдэнэ. За ингээд 3 төсөв талах. За энэ бол ойролцоогоор одоо нэг хүнд бол одоо нэг төсөв бол талхуул яг сайхан таарна. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Хачиртай талах гэж ярьдаг. Хавчуурхтай талахч гэж ярьдаг. За ингээд сайхан одоо масл түрхэж өгч байгаа энэ талхаа бол одоо шарна. Масл түрхсэн хэсгээрээ бол одоо сайхан тийм их биш та баг зэргийн шарж өгнө. Маш хурдан хийж байна. Энэ бол одоо ойролцоогоор нэг 10 минутанд л болчихно байгаа. За ингээд талхаа ингээд бас хитийг шарах шаардлага байхгүй. Тийм мөөхтэй хийвэл бас маш сайхан болно. Нөгөө шинэхэн мөөг. Үүний оронд биднээс одоо бидний сайн мэдэх одоо цагаан мөөг, бор мөөгийг ч бас ашиглаж болно. За талах маань бэлэн боллоо. За ингээд одоо улаан лоолын одоо сүмс маань бол одоо баг бэлэн болсон байна. За үүн дээр бол одоо мэдээч хэрэг одоо маш их амин дэмтэй сайхан шинэхэн бууцайг бас тавьж өгөх сайхан болно. Сайхан угаасан бууцай байгаа. За ингээд бууцай улаан лоолын сүмс маань ерөнхийдөө бэлэн болсон. Ойролцоогоор нэг 5-аас 8 минут, 10 минут одоо маш зөөлөн гал дээр болгосон байгаа. За ингээд мөөгөө шарна. Мэдээч хэрэг одоо цэцгийн тос. За ингээ мөөгө болж явах хугацаанд бол одоо талхан дээр сүмсөө хийж өгье. Энэ маань бол одоо нэлээд бас пиццатай нэлээд төстэй маягийн тийм те. За италичууд одоо иймэрхүү төрлийн одоо талхан дээр тавьсан одоо янз бүрийн томато сүмстэй янз бүрийн одоо махнуудыг бол маш их хэрэгэлдэг. Брушетта гэж ярьдаг те.
За мөгөн дээр баг зэргийн давс перц. За мөг маань бол маш сайхан харагдаж байна. За дээрэс нь мэдээч хэрэг баг зэргийн лемон жуус маань бол мөгийг маань маш сайхан амттай болгоно. За ингээ мөг мөө сайхан бэлэн болсон. За ингээ сайхан мөөгөө дээрс нь хийж өгнө. За ингээ хүн дээрээ сайхан чизээ хийж өгнө, бислэгээ. За ингээд одоо хачиртай талах маань бэлэн боллоо. Даад ингээ бүгдөө амсцгаая. За үнэхээр гоё болсон байна. Манай орон шиг өдөр тутмын хоол хүнсэндээ махыг тогтмол хэрэглэдэг улс орн гэж бараг байдгүй. Махыг их хэрэглэх нь эрүүл мэндэд цөргөөр нөлөөлдөг учраас хаяаныг хачиртай талах цагаан хоол, салаа зэргийг хүнсэндээ хэрэглэснээр та өөрийн эрүүл мэндэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт билээ. Хачиртай талах нь хамгийн энгийн түргэн шорхоо болдог хүйтэн зууш юм. Нөгөө талаар олон төрлийн витаминаар баялаг байж чадахч бас л тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд тань муугаар нөлөөлдөг байна. Тиймээс маш завгүй үедээ хачиртай талахыг хийж идэх энэ аргыг Деми танд хүргэж байна. Яасан гоё амттай юм бэ? Дахиад алгамж амттай штэ. Үгүй энэ чинь Америкийн Тайсон дахиад. Америкийн Тайсон дахиад 70 жил дэлхийн 100 гаруй өрний хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Яагаад гэвэл Тайсон дахиад хамгийн амттай. Тайсон албан ёсны борлуулагч Capital Market. Та бүхэндээ дахин сануулхад энэхүү хачиртай талхыг хийхэд юуны өмнө маш сайхан шинэхэн талах хэрэг болно. Улаан долын сүмс, сонгон саримсаа жижиглэн хэрчиж, зөөлөн гал дээр хуурна. Хэрцэн улаан долоо нэмж, давс байрцаар амтлан 5-8 минут зөөлөн гал дээр буцалгана. Талхан дээрээ масло түргэж, халуун хайрлын тавг дээр алтан шаргал өнгөтэй болтон шарж өгнө. Шарсан талхан дээрээ бууцаа, улаан долын сүмсээ тавьж, шарсан мөөгөө нэмэн дээр нь баг зэргийн бяцлаг үрснээр хачиртай талах маань бэлэн боллоо. Хийхэд ямар амархан бас ямар амттай гэж